За энэ төсвийн өрөөний мэдээлэл улсын төсвийн батлагдсан нийт зарлагын хязгаарт хамаарахгүй байх гэдэг дээр нь би бол эсрэг байгаа. Ийм замбраагүй гэж болохгүй. За би л 2016 оноос хойш гишүүн байгаа. Ийм байхыг бол санахгүй юм байна. Энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөл билүү? Хүн байна уу? Энэ юу гэж үзсэн юм? Тэгээ ийм цонх нэгээд өгчөж болохгүй шүү дээ. Энд чинь ингэ замбраагүй гэж болохгүй. Цогтгэрэл гишүүн тэр юу завсралга авахтаа хэлж ийсэн санаатаа би яг адилхан саналтай байгаа. Ийм байж болохгүй. Энэ хэдэн онд ингэж нээж өгсөн юм мэдэхгүй. Гэхдээ ийм байж бол болохгүй. Би энийг бол эсэргүүцэж байгаа. Зөвхөн доторх төсөл мөслүүдийн бол чухал биш дээ би бол ярьсангүй. Тэр төсвийн доктортой байдлын зөвлөл юу гэж үтсэн гэдгийг би хариулт авмаар байна. Хоёрдугаарт энэ хилцүүлгийн явцад энэ хөгжлийн банктай холбоотой юм орсон юм уу, ороогүй юм уу? Эсвэл анх хуулийн санал дээр байсан юм уу? Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөл биш энэ хөгжлийн банктай холбоотой зөвлөл заалтуудыг зөвхөн хилцүүлгийн явцад нэмсэн юм уу? Эсвэл өргөн баригдахтай байсан юм уу? За би 3-дугаарт нэг жоохон далаацтай асуулт асууя. Энэ их зээлүүдэд төлөх чадвар Монгол улсад байгаа юу? Байгаа юу өнөөдөр? Тэр уул уурхай яам биржээр нүүрсээ зарж байгаа юу? Мөнгө олж байгаа юу? Энэ одоо олсон мөнгөөрөө зээлээ төлнө шүү дээ. Надад бол наривдчилсан тоонууд байна л да. Тэгэхээр эн чинь эдийн засгтай холбоотой төсөв мөнгөтэй холбоотой маш том асуудал. Тэгээ энэ төсвийн энэ хязгаар чинь нэг санамсаргүй тавьчихаагүй шүү дээ. Эн чинь маш тийм өндөр ач холбогдолтой учраас зарлагын дээд хязгаар гэдгийг тавьж байгаа шүү дээ. Тэгээ энэ нь хамаарахгүй тэр нь хамаатай энэ төр гэж ийм дураараа ашиглаж болохгүй бах. Би ингэж ашиглаж ирснийг санахгүй байна. Олон жил бас одоо ингэж энэ би зүгээр энийг ингээд харж яхад бол ингээд дуршлагтай гişүүд бол хийлэгдэггүй байсан шүү дээ ийм асуудлуудыг. Өргөн бариулдагчгүй байсан. Тэг ингээд харж яхад бол ер нь их засаг замбраагүй тэг хамаагүй татврынхаа хуулинд гард үрдэг. Тэгээд нөгөөдүүлэнд үдэн балаа өөртөө таалагдсан юм аа бол янз янзын юм яриад зогсоочдөг. Тэгээ ийм ядууртай байдлаар хандж болохгүй. Энэ сангийн яам тэр төсвийн доктортой байдлын зөвлөлийн тэр юу харж идэгин? Юу гэж үзсэн? Зөв гэж үзсэн юм уу? Үгүй гэж үзсэн юм уу? Тэгээ энэ хөгжлийн банктай холбоотой заалтаар яг яах гэж байгаа юм? Оюун эрдэнэ сайдын хийсэн хамгийн гол одоо үнэхээр одоо магтууштай зүйл нь бол энэ хөгжлийн банктай холбоотой асуудал шүү дээ. Хамгийн одоо би зүгээр бас ихэнх юм дээр санал нийлдэхгүй. Оюун эрдэнэтэй. Гэхдээ би зүгээр хамгийн гол хийсэн ажлын бол магтаж хэлэхэд бол хөгжлийн банктай холбоотой асуудал. Хөгжлийн банкыг зэгцэлсэн. Өрүүдийн төлүүлсэн. Хийлсэн. Тийм хөгжлийн зээлүүдийн төлүүлсэн. Хөгжлийн банкыг зэгцэрсэн. Тийм учраас би бол ийм одоо энэ заалтаар энэгээр яах гэж байгаа юу урсгуулах гэж байгаа юм. Энд чи одоо буцаад энэ заалт чинь би уншаа сууж ин л дээ энэ заалтыг оруулсан заалтыг. Тэг сайхан үгтэл юм байна л да. Анх хөгжлийн банк чинь маш сайхан үгтэй маш сайхан санаатай гарсан. Тэгээд бүгд завхарсан шүү дээ. За асуултанд хариулт аваад. За хуулийн төсөлтэй холбогдуулаад төсвийн байнгын хорооноос төсвийн доктортой байдлын зөвлөлд албан бичиг явуулсан. Тэгээ энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад та бүхэнд үнэлт гаргаж өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулаад. За мөн одоо хариу ирсэ. Тэгээ хариуг нь одоо гишүүдэд бүгдээрэнд нь хувлаад цаасаар ингээд хараагаад өгцсөн. Тэгээ шаардлагатай бол дахиад одоо төсвийн за ер нь бол төсвийн одоо хууль төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагуудыг бол зөрчиж байна гэдэг л ийм л одоо зүйлүүдийг утгатай хариу ирсэн. Тэрийг би сонсох гэдэг байна шүү дээ. Хариуг нь бол ойлгох. Төсвийн доктортой байдлын зөвлөөс хүн байгаа юу? Бид хамгийн чухал байгууллага шүү дээ. Одоо энэ чинь төсвөө хэмжээдэг. За. Энэ зөвшөөрөхгүй байхад чинь тэгээд за ажлын хэсгээс нэмээ хариулчих. Доктортой байдлын зөвлөлөөс
Тэр нь зөвшөөрөхгүй байх чинь тэгээд хууль зөрчил хилцээ сууж идэг байж болохгүй шүү дээ. Доктортой байдлын зөвлөлөөс ирсэн дүгнэлтийг би яг нэг өгүүлбэрийн одоо тодорхой уншаад өгчээ. Ер нь бол дэмжээгүй ийм ингэж ütсэн байгаа. Энэхүү хууль батлагдвал төсвийн тогтолцоо эрх зүйн орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд хоёр төсөвтэй болох төсвийн алдагдлыг доктортой байдлын тухай хуулийн хүрээний хязгаарлалтаас гаргах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн бодлогын ач холбогдлыг сулруулах зэрэг үр дагавар гаргахаар байна гэсэн. Үндсэндээ одоо дэмжээгүй гэсэн ийм одоо дүгнэлт ирсэн. Гамбатар гишүүний асуултанд хариулъя. Сангийн амжилт жаргал. За, зээлийн үйлчлэгээний төлбөрийн хувьд бол одоо яг 98 төслийн зээлийн үйлчлэгийн төлбөр дээр 3 янзын төлбөр явж байгаа. За, нэгдүгürt нь үндсэн төлбөр. Энэ иргэн төлөлтүүд өөрөө урт хугацаатай, хөнгөлөлттэй, нэг хөнгөлөлттэй нөхцөлтэй. Нэгт нь хоёрт нь болохоор энэ иргэн төлөлтүүд бид нар үндсэн төлбөрийн хугацаа болохоор үндсэн төлбөрөө хүүгийн төлбөр нэмэх нь хэр ашиглаж байгаа ашиглалтын үлдэгдэл дээрээс шимтгэл төлдөг. Тэгэхээр одоогоор яг жилд дунджаар 1.3 их найдыг зээлийн үйлчлэгийн төлбөр төлөө явж байгаа. За яг засгийн газрын үрт нийтдээ гадаад зээлийн хууль 23 их найд байгаа. Тэгэхээр энэ төслүүд маань өөрөө яг их хурлаар батлагдсан хугацаанд за дээрэс нь бусад улс орнууд яг энэ төсвийн дүрмээсээ томоохон яг үндэсний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ тусад нь яг хууль гаргасан улс орнууд байгаа. Сингапур, Герман гэд. Дээрэс нь яг энэ бодлогын зохицуулт хийхгүй л одоогийн төсвийн дүрмээр явах юм бол нэгдүгээрт яг энэ хөрөнгө оруулалтын төсөл бол хамгийн чухал ач холбогдол нь төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд орж иж нийгмийн эдийн засгийнхаа асуудлыг шийдэж нийгмийн эдийн засгийн хэрэгцээг хангах байдаг. Санхүүгийн одоо ач холбогдлоос илүү ач холбогдол. Тэгэхээр яг энэ төсвийн дүрмээр явах юм бол бид нар газрын тос боловсрох үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтанд орох. Гэтэл улсын хурлаар сойрхон баталсан хэлцээрийн хугацаа бол 2028 он байгаа. Тэгэхээр бусад улс орнууд ч гэсэн яг энэ тусад нь томоохон төслүүдээр зохицуулт хийдэг. Нэгэнд одоо бид нар энэ ихсэн төслүүдээ зайлшгүй юм бодлогын зохицуулт хийхгүй л өнөөдөр нийгмийнхаа асуудал за тэгээд бусад одоо энэ эдийн засгийн асуудлуудаа шийдэхэд бол маш хүндрэлтэй байдал бий болж байгаа. Нөгөө талдаа энэ их усрууд газрын тосгоход 175%, Эрдэнэ бүрэн 2% хүүтэй. Одоо бид нар цаашдаа яг ийм энийг хөнгөлөлттэй юм их усрууд олдоход бол маш хүндрэлтэй олдох боломжгүй байгаа. Тэгэхээр энэ их усрыг бид нар хугацаанд нь ашиглах бодлогын зохицуулт гэж үзэж сангийн ам бол энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. За энэ хууль бол нэмж төслүүдийн нэрийг өөрчлөх, нэмж өөр төсөл тусгахыг хоригдсан тийм заалттай байгаа хууль. Тэгэхээр өөр төслийн дөрөх болцоо байхгүй. За төсөвт бол угаасаа манайхан мэдж байгаа ш төсвийн ачаал хэтэрсэн гадаад зээлийнхээ ашиглалтыг ашиглаж чадахгүй 13.5 их найт төрийн гадаад зээлийн хүүг бид нар өнөөдөр хий дими төлөөд явж байгаа. Тийм учраас гарцаагүй энэ хуулийг гаргаж гадаад зээлийн ашиглалтыг өндөр түвшинд аваачихгүй бол энэ хоёр нөгөө яриад байгаа газрын тасны төсөл энэ Эрдэнэ бүрэнгийн станцын төсөл хоёр маань сунаад 32 он руу явах гээд байгаа юм. Одоогийн төсвийн харилцаагаар батлагдсан төсвийн харилцаагаар 1.2 их найт төгрөг гадаад зээлийн ашиглалтаас төсөвт туссан. За энэ үр дүнгээр явах. За нэгдүгээр төсвийн доктортой байдлын зөвлөл дэмжээгүй. Энэ бол чухал асуудал шүү. Чи мэрэгжлийн хүмүүс байгаа шүү. Хоёрдугаарт энэ төслийг ойлгож байгаа. Гэхдээ энэ хаалгаас чинь дараа нь олон ийм байдалтай хууль орж ирнэ шүү дээ. Зүгээр энэ чухал дараа нь дахиад нэг хоёр төсөл яриад энэ хаалгаас чи ороод ирнэ. Тэгэхгүй юу? Нийгмийн эдийн засгийн маш чухал төсөл одоо энэ хязгаарт хамаарахгүй гэдэг дахиад ороод ирнэ. Тэгэхээр нь заа гэж зогсож байгаас өөр арга байхгүй. Тэгвэл ямар ч наад төсөвчин хэд задарна гэсэн үг. Яг тэр нэг 10 хэдэн онд нэг замбраагүй байсантай адилхан болно гэсэн үг. Тийм байлахгүй гэж наад хязгаарыг чинь тавьсан байгаа шүү дээ. Та нар сайн мэдж байгаа тэрийг. Тэгээ энэ хөгжлийн банктай холбоотой асуулт яагаад хариулахгүй юм бэ? Хариул л да. За ажлын хэсэг дээр энэ санал анх гарсан юм аа. Ер нь одоо хөгжлийн банкыг цаашдаа энэ гадаадын зээл ашиглалтыг хариуцаад явах нь зүйтэй гэсэн саналууд их хурлын гишүүдийн төвшөнд яригдсан. Тийм учраас одоо ажлын хэсэг дээр энэ анх санал гарсан. Гэхдээ нэлээд одоо бас зөөлж ерөнхий байдлаар энэ саналыг оруулсан боловч байнгын ороонд дэмжигдээгүй. Тэгээ дэмжигдээгүй саналыг одоо энэ тайлбарлаад сууж явах бол шаардлагагүй хаа.
Энэ хуулийг төсвийн доторхтой байдлын зөвлөл дэмжээгүй байхад нь одоо яагаад ингэ өргөжлүүлээд хүчээр түрээд идэх юм? Тэгээд дээрэс нь би энэ төсөлтөй холбоотой юм ярихгүй шүү дээ. Төсөл нь үнэхээр чухал уу гэдэг чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ араас нь чи өчнөө олон төслүүд энэ хаалгаар чи орно. Ийм байдлаар шийдэхгүй байх гаргалгаа байгаа шүү дээ. Сангийн аймд өөрсдөө энэ гаргалгаа гаргаад ажлыг хийгээч тэгээд. Өмнө нь бас иймэрхүү байдлуудтай холбоотой юм зөндөл яригддаг л байсан л та. Өнөөдөр анх яригдж байгаа юм биш. Тэр болгонд нь сангийн яам учраа олол явдаг л байсан юм да. Тэгэл заавал их хурл руу оруулж ирээл. Нэг анхаарах хэрэгтэй дээ бямцагт арга.